Экстем бэлтгэлийг сургалтад ашиглах нь. Экстем бэлтгэл гэж юу вэ? Экстем бэлтгэл гэдэг нь бэлтгэлгүй буюу шуурхай илтгэлийг хэлнэ. Энэхүү илтгэл нь богино хугацаанд сэдвийг ойлгож гол санааг илэрхийлдэг. 2-3 минутын дотор бэлтгэж 5-7 минутын дотор илтгэлээ танилцуулдаг. Ингэхдээ ярианы ур чадвар сэтгэл зүйн бэлтгэл хурдтай сэтгэх чадваруудыг шалгадаг. Мөн агуулга сэдвийн хүрээнд логик бүтцтэй үнэн байх шаардлагыг тавьдаг. Экстем бэлтгэлд хэрхэн бэлтгэх вэ? Сурагчид 3 үе шаттайгаар уг бэлтгэлд оролцдог бөгөөд 1-р үе шат нь сэдэв сугалах үе. Уг сэдэв сугалах үе нь багшийн урьдчилан бэлтгэсэн сэдвүүдээс сурагч 30 секундын дотор сэдвээ сугалан амтыг сугалсны дараагаар бэлтгэл үе эхлэх бөгөөд энэ хугацаа нь 2-3 минут байна. Бэлтгэх хугацаанд экстем хавцыг ашиглаж болох бөгөөд экстем хавц гэдэг нь төрөл бүрийн мэдээлэл тоо баримт бүхий урьдчилан бэлтгэсэн хавцас байна. Танилцуулах үе. Танилцуулах үед сурагчид 50 хүртэлх үгтээ тэмдэглэл ашиглахыг зөвшөөрдөг. Экстем бэлтгэлийн шүүхтээ ерөнхий 2 гол шалгуураар авч үздэг. 1-р шалгуур агуулгыг оновчтой, зөв, логик, дараалтай гаргаж чадаж байна уу? 2-р гол шалгуур нь ярианы чадвар буюу илтгэх чадварыг хардаг байгаа. Энэ чадваруудыг үнэлэхдээ дараах 11 шалгууруудаар задлан авч үзнэ. Экстем бэлтгэлийг хичээлд ашигласнаар сурагчдад дараах ач холбогдолтой байдаг. Шүүмжлэлт сэтгэлгээ сайжирдаг, өөртөө итгэлтэй болдог, мөн илтгэх чадвар суралцдаг, богино хугацаанд мэдлэгийг системжилж сурдаг байгаа. Экстем бэлтгэлийг хичээлд ашиглахдаа бүлэг сэтгэлийн дүгнэлт болон баттгалт хичээлд ашиглавал илүү тохиромжтой. Хугацаа хичээлийн цагт тохируулан 40 болон 80 минутаар сонгох боломжтой. Уг цагтаа уялдуулан тухайн илтгэлийг багаар болон ганцаарчлсан хэлбэрээр зохион байгуулж болдог. Экстем бэлтгэлийг хэрхэн хичээлд ашиглаж болох талаар жишээ хичээлээр тайлбарлая. За, нийгэм судлал хичээлийн 10 дугаар ангийн эргэцэг бүлэг сэдвийн хүрээнд багш экстем бэлтгэлээр баттгал хичээл зохион байгуулагч байна гэж бодъё. За, тухайн анги маань 30 хүүхэдтэй гэж үзэх юм бол 30 хүүхдийг 6 багт хуваагаад 5 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 6 баг болгоод бүлэг сэдв маань өөрөө 6 дэд сэдвтэй учраас баг тус бүрээр нэг сэдвийг суглуулна. Сэдвийг суглуулсны дараагаар баг тус бүрийг тодорхой хугацаанд бэлтгэх хугацааг өгнө. За, хэрвээ 40 минутаар хичээл орж байгаа тохиолдолд нэг баг 3 минут бэлтгээд 3 минутанд илтгэлээ танилцуулах хэлбэрээр зохион байгуулж болно. За, илтгэлээ бэлтгэж байхдаа экстем хавц буюу мэдээлэл бүхий хавцсны оронд сурах бичгийг ашиглуулж болно. За, ингээд 3 минут бэлтгээд 3 минут танилцуулахаар нэг баг 6 минут гэж үзэх юм бол 36 минут буюу 40 минутын хичээлийн хугацаанд 6 баг маань илтгэлээ танилцуулах боломжтой байгаа. Бүх судлах тууны хичээлд ашиглах боломжтой тул та бүхэн хичээл сурвалжтай туршаад үзээрэй.